Бид өмнө нь ДНХ-гийн давхар оромог хэлхээ бүтэц яагаад удамшлын молекул үндэс болоход тохиромжтой талаар ярилцсан. Харин энэ удаагийн бичлэгээрээ яагаад энэ бүтэц хамгийн тохиромжтой байгааг, мөн хэрхэн удамшлын молекул үндэс болж байгаа механизм буюу үе шатлалаар нь тайлбарлах болно. Гэхдээ би зөвхөн ерөнхий төвшин тайлбарлана. Бүх биохимийн нарийн зүйлсийн талаар ярихгүй. Үнэн дээр ямар процесс болж өнгөрдөг талаар ерөнхий санааг л өгөх болно. Тэгэхдээ энд ДНХ-гийн хэсэг байна гэж үзье. Надад буй зүйл бол 8 хос суурийн дүрслэл. Бидний ДНХ-гийн удирдгал хичээлд ярилцсны дагуу ДНХ бол хэдхэн хос суураас бус хэд дахин том зүйл гэдгийг мартаж болохгүй. ДНХ-гийн молекул 10 сая хос суураас бүрдсэн байж ч болно. Жишээлбэл маш урт молекулын маш урт ДНХ-гийн гинжний нэг хэсэг гэж бодъё. Би уртыг тодорхой заахгүй. Үүнийг би өөр өнгөөр тэмдэглэе. Энэ нь бүр маш жижигхэн хэсэг нь ч байж болно. Уг жижиг хэсгийн томруулсан зураглал нь энэ юм. Ахаад сануулхад энэ нь 7 эсвэл 8 хос суур биш харин 70 сая суурийн хослол бүхий молекулын хэсэгч байж болно. Тэгэхээр удамшлын молекул үндэс нь юу хийдэг талаар ойлгоцгоё. Юуны өмнө энэ бүх ДНХ хоёрчлогдох чадвартай байх ёстой. Эсвэл бид түүнийг хоёрчлогддог болгох боломжтой байх хэрэгтэй. Эс хуваагдахад ижил генетикийн материал бүхий хоёр төлөөс үүсдэг. Тэгвэл ДНХ хэрхэн хоёрчлогддог вэ? Энэхүү үйл явцыг ДНХ-гийн репликац буюу хоёрчлогдох гэж ярьдаг. Бас редупликац ч гэж хэлдэг билээ. Бид үүнийг удирдгал хичээлдээр үзсэн хэдий ч өөр процессыг дараалуулан үзэхэд сонирхолтой юм. Тэгэхээр энгийнээр репликац гэдгийг оромгийн хоёр тал салах үйл явц гэж төсөөлж болно. Ингээд үүнийг хийцгээе. Эхлээд уг зураглалаа хуулж тавья. Эхлээд нэг талыг нь ингээд болчихлоо. Доод талын багахан хэсгийг нь бичлэгэнд орохгүй байна. Гэхдээ миний бодлоор дээд хэсэг нь байхад болох байхаа. Дараа нь нөгөө талыг нь хуулаад тавиадахыг. Ингэж идэвхжүүлээд дараа нь хуулаад тавина. За болчихлоо. Тэгэхээр хэрэв ДНХ-гийн давхар гинжийг салгавал эдгээр хоёр тал нь эсрэг талуудыгаа бий болгоход нь ашиглагддаг гэж төсөөлж болно. Ингэснээр бид ДНХ-гийн яг ижилхэн хоёр дан гинжтэй болно гэсэн үг. Энэ нь яг яаж харагддгийг харцгаая. За би үүнийг зурх хэрэгслээ аваатахыг. Үүнийг идэвхгүй болгоод үүнийг гаргаад ирье. Энэ бол миний хэрэглэх шинэ хэрэгсэл. Зөв хийж байгаа эсгээ шалгаадахыг. За тэгэхээр энэ зүүн талын хэсгийн мэдээлэлд үндэслэн эсвэл бидний харж байгаагаар зүүн талын хэсгээс эсрэг буюу баруун талын хэсгийг бий болгож чадна. Бид ДНХ-г ярьж байгаа тохиолдолд А нь үргэлж Т-тэй хосолдог. Өөрөөр хэлбэл аденин тиминтэй хослоно, тимин аденинтэй хослоно. Үүнийг арай цэвэрхэн хийгээдхий. Тимин аденинтэй хослоно, гуанин цитозинтэй хослоно, цитозин гуанинтэй хослоно. Энэ жоохон доошоо болчихлоо. За яг үүн шигээр би зүүн гар талынхыг нь ашиглаад баруун гар талынхыг нь шинээр хийх боломжтой боллоо. За тэгэхээр шинээр үүссэн фосфат сахарыг шар өнгөөр зуръя. Харин энэ ДНХ-гийн хос суурийн баруун гар талыг өмнөхтэй адилаар хийж болно. Тэгэхээр баруун гар талынхыгаа ашиглаад ахаад Т-г А-тай хослуулъя. Үүнийг аденины өнгөөр тэмдэглэе. Тэгэхээр бидэнд аденин, тимин, аденин ба тимин байна. Мөн тимин аденинтэй хослоно. Тэгэхээр тимин аденин, гуанин цитозинтэй хослоно. Дараа нь цитозин гуанинтэй хослоно, цитозин. За яг ингээд энэ давхар гинжний нэг талыг нь аваад нөгөө талыг нь хийж болгох нь байна. Ингэснээр бид ДНХ-г хоёрчлоо. Энэ бол эс хуваагдах буюу өөрийгөө олшруулахын өмнөх ДНХ-гийн репликац хэрхэн хийгддэг талаарх ерөнхий ойлголт юм. За үүнийг бид репликац гэд нэрлэнэ. Одоо та магадгүй. За өөрийгөө олшруулах боломжтой нь сайхан юм. Гэхдээ эдгээр мэдээлэл организмыг бий болгохгүй бол өөрөөр хэлбэл бодитоор илэрхийлэгдэхгүй бол ямар хэрэгтэй байх вэ гэж бодож байгаа бах. Тэгвэл ДНХ-гийн молекул дахь генүүд хэрхэн илэрхийлэгддэг талаар авч үзцгээе. За би үүнийг илрэл гэж бичье. Энэ үг хэллэг нь баг зэрэг тойруу хэллэг юм. Учир нь та заримдаа
ДНХ, хоромосом, ген зэрэг хоорондоо холбоотой үгнүүдийг хольж хэрэглэхийг сонсож байсан байхаа. Гэхдээ юу нь юу вэ гэдгийг мэдэх нь чухал. Хэрэв бид ДНХ-г авч үзэж байгаа бол та чухамдаа энэ фосфат сахарын бүлэгтэй хос суурьуудын дараалал үхээ молекулуудыг ярьж байна гэсэн үг. Энэ нь давхар хэлхээ бүтэцтэй ба энэ нь бүхэлдээ ДНХ-гийн молекул юм. Харин одоо уг ДНХ-гийн молекул нь бусад молекулууд болон уургуудтай нэгдэн илүү өргөн цогц бүтэц үүсгэх бөгөөд үүнийг бид хоромосом гэд нэрлэнэ. Харин генийн талаар ярьж байгаа тохиолдолд ДНХ-гийн тодорхой нэг хэсгийн талаар л ярьж байна гэсэн үг. Энэ нь тодорхой нэг шинж тэмдгийг илэрхийлэхэд ашиглагдах буюу эсвэл тодорхой нэг уургийн бүтцийг кодолдог ДНХ буюу хромосомын хэсэг гэж ойлгож болно. Жишээлбэл үүнийг ДНХ-гийн гинж гэж үзье. Харин энд байгаа хэсгийг нэг ген гэж үзээд би улбар шарангуур тэмдэглэе. Энэ нь нэг ген эсвэл нэг уурагт зориулсан мэдээллийг тодорхойлох боломжтой. Харин энэ хэсгийг өөр нэг генийг тодорхойлно гэж үзэж болно. Ер нь ген хэдэн мянган хос суурь бүхий урт хэлхээний хаанч байж болох ба хэдэн саяараа байна. Тэгэхээр бидний үзэх ген илэрхийлэгдэх арга зам нь ДНХ-гийн аль нэг хэсгийн мэдээллээс уурга үүсхийг хэлнэ. Энэ нь ДНХ-тэй холбоотой молекулаар дамжин явагдах бөгөөд тэр нь РНХ-гийн молекул юм. Би үүнийг бичээтгэе. Тэгэхээр РНХ нь рибонуклеин хүчлээс тогтдог. Рибонуклеин хүчилгээд биччихье. Та санаж байгаа байхаа. ДНХ нь дезоксирибонуклеины хүчил шүү дээ. Тэгэхээр РНХ-гийн суурийн сахар нь ДНХ-гийн сахартай маш төсөөтэй молекул бөгөөд ДНХ-гийн сахар нь зөвхөн окс гэдэг үгээрээ ялгаатай. Энэ бол дезоксирибонуклеины хүчил. Харин РНХ-д рибонуклеины хүчил буюу рибозо сахар агуулгадаг. РНХ гэдэг товчлол хэрхэн үүссэнийг хэлж өгье. Р нь энд байна. Дараа нь нуклеин хүчил гэдгийн энэ, хүчил гэдгийн Х, үүнтэй адилаар бид ДНХ-гийн нуклеин хүчлийг нэрлэдэг. Ингээд бидэнд РНХ байна. Энэ ДНХ-гийн мэдээллийг илэрхийлэхэд РНХ ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Ялангуяа бидэнд бөөмтэй эс буюу эукариотсын талаар ярьж байгаа тохиолдолд ДНХ нь бөөм дотор байрладаг. Харин түүний мэдээлэл илэрхийлэгдэхийн тулд бөөмөөс гадагшлах ёстой. Харин РНХ-гийн гүйцэтгэдэг үүргүүдийн нэг нь бөөм дэх ДНХ дэх мэдээллийг цитоплазмд дамжуулах явдал. ДНХ-гийн тодорхой хэсгээс бөөмийн гаднах хэсгийн хооронд мэдээллийг дамжуулдаг. Ингэснээр РНХ нь тодорхой уурганд трансляцлагдах буюу мэдээллээ хөрвүүлэх боломжтой. Тэгэхээр ДНХ-гээс МРНХ рүү мэдээлэл дамжих шатыг транскрипц гэдэг. Үүнийг бичээтгэе. Тэгвэл транскрипцийн үед юу болдог вэ? ДНХ-гийн молекулын дан гинжин хэлхээ байсан хэсэг рүү эргэн очицгоё. Тэгэхээр бидэнд ДНХ-гийн хослоогүй суурь буюу дан гинж байна гэж бодъё. Хуулаад тавиадахъя. Буруу талыг хуулчихлаа. Би нөгөө талыг авъя гэж бодсон юм. Ер нь би буруу хийгээд байх шиг байна. Буцаадахъя. Ингээд хуулаад тавьчихъя. Боллоо. Одоо бидэнд энэ ДНХ-гийн нэг хэсэг буюу нэг гинжин байна. Өөрөөр хэлбэл хагас нь байна гэсэн үг. Яг репликацийн үеийнх шиг. Гэхдээ одоо бид зөвхөн ДНХ-гийн молекулыг хоёрчлах гээгүй байна. Харин бид харгалзах МРНХ-гийн молекулыг бий болгох гээд байна. Ядахтаа энэ генийн тохирох МРНХ-г. Тэгэхээр энэ нь генийн хэсэг байх боломжтой. Алив би зөв хэрэгсэл хэрэглэж байгаа эсхээ шалгаатахъя. Энэ нь генийн нэг хэсэг. Цаашилбал энд байгаа ДНХ-гийн молекулын энэ хэсэг байх боломжтой. Транскрипц бол маш төсөөтэй ерөнхий санаа юм. Одоо бид бөөмөөс гадагш гарах РНХ-гийн гинж, ялангуяа МРНХ-г бий болгоно. Энэ нь ДНХ-гийн репликацтай маш төстэй. Ялгаа нь гэвэл бид РНХ-г нийлэгжүүлж байгаа үед аденин тиминтэй хослохын оронд
урацилтэй хослоно. Үүнийг бичээдхий. Иймээс одоо та адэннийг тэмиинтэй биш харин урацилтэй хослуулах хэрэгтэй. Дээнхэд тэмиин байдаг бол эрэнхэд тэмииний оронд урацил байдаг. Энэ бол дээнхээ эрэнхээгийн гол ялгаа юм. Гэхдээ цитозин гуанинтай хослох зарчим эрэнхээ дээнхэд адил хിവэрэ байдаг. Иймээс эрэнхээгийн хувьд бөөмийг орхиж гарах эмэрэнхээгийн хувьд аан уутай хослоно. Уу гэдэг нь урацил. Урацил нь бидний ярьж байгаа ялгаатай нэг суурь юм. Урацил гэж биччихье. Тэгвэл урацил аденинтэй хослоно. Гуанин цитозинтэй хослоно. Цитозин гуанинтэй хослоно. Ингээд үүнийг хийж байх үед энэ хоёр гинжин салж эрэнхээгийн дан гинжтэй боллоо. Энэ тохиолдолд дээнхээгийн энэ хэсгийн бүх мэдээллийг агуулгач эмэрэнхээгийн гинж үүслээ. Ингээд энэ зүйл буюу эмэрэнхээ нь бөөмөөс гарч рибосомтой бэхлэхдгээр цитоплазмд орноо. Үүний талаар яг хэрхэн явагддаг талаар дараагийн бичлэгээс үзэх болно. Мөн дараа нь энэхүү код өөр кодлоход ашиглагддаг. Тэгэхээр энэ хэрхэн явагддаг вэ? Энэ процессыг трансляц гэдэг. Өөрөөр хэлбэл мэдээллийн эренхээд кодлогдсон нуклеотидын дараалал амин хүчлийн дараалал буюу уурагт хөрвнө гэсэн үг. Трансляцийн үед энэ хос суурийн дараалал амин хүчлийн дараалалд хувирдаг. Уургууд нь амин хүчлийн дарааллуудаас тогтдог гэдгийг та мэднэ. Ингээд трансляц хэрхэн явагдах талаар дэлгэрүүлж ярьцгаая. Тэгэхээр эхлээд өөрсдийн үүсгэсэн эмэрэнхээгийн эсвэл түүний жижиг хэсгийг аваад зураатгая. Одоо надад УАЦ байна. УАЦ. Дараа нь УУ. Дараа нь АЦГ. Зөв үү? Дараа нь бидэнд А байна. За би үүнийг зөв өнгө рүү өөрчилсөн гэдгээ шалгаатгая. Энд бидэнд А байгаа мөн УУА. ЦГ. Тэгэхээр одоо Цэг энд тавиадгая. Би зүгээр үүнийг аваад хэвтэй байдалд оруулан бичиж байна. Энд С байна. Ингээд эцэст нь нэг Г байна. Мөн мэдээж энэ нь үргэлжлээд явна. Энэ гурван дараалал тусварт юу болдог вэ гэхээр та эхлэл хэсэгт нь маш анхааралтай ажиглах хэрэгтэй. Энэ нь зарим талаараа маш гайхалтай боловч үүний зэрэгцээ маш хэцүү процесс юм. Эдгээр суурийн гурван ширхэг бүрэн тодорхой нэг амин хүчлийг кодолдог. Тэгэхээр энэ хөө эмэрэнхээгийн молекулд байгаа дис дараалсан гурван нуклеотид буюу суурийг хамттан генетик кодон гэж нэрлэдэг. Энэ нь нэг амин хүчлийг кодлоно. Уг суурьуудын гурван үсэг нь эсвэл гурван үсэгний дараалалч гэж хэлж болно. Тэгвэл энэ нь дараагийн кодон болно. Харамсалтай нь бид дараагийн кодоныг зурж болохгүй. Учир нь бидэнд дараагийн кодоныг бий болгоход гурван суурь хэрэгтэй. Ингээд боломжит хэдэн кодон танд байна вэ? Танд дөрвөн суурийн нэг нь байлаа гэхэд та түүнийг гурван өөр байрлалд тавьж болно. Иймээс 4-ийг үржихэн 4, үржихэн 4. Боломжит кодоны тоо 64 болно. Тиймээс танд 64 боломжит кодон байна. Энэ нь сайн зүйл юм. Учир нь танд 20 боломжит амин хүчил байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл уургийг үүсгэхэд 20 төрлийн амин хүчил оролцдог шүү дээ. Энэ нь цаашаага бодоход маш хүндрэлтэй болох ба кодоныг өөр зорилгоор бас ашиглах боломж олгодог. Мөн танд ижил амин хүчлийг кодолдог нэг кодоноос илүү кодон байж болох боломжтой. Тэгэхээр танд 20 амин хүчлийг кодлох боломжтой 64 кодон байна гэсэн үг. Иймээс энэ рибосомдор байгаа кодон амин хүчил нэгийг кодлно. Энэ нь хэрхэн явагддаг талаар дараа ярих болно. Үүнийг бичээдхий. Энэ бол амин хүчил 1. Үнэн дээр энэ амин хүчлийг энд авчрахын тулд тэнд бас өөр төрлийн эренхээ оролцох хэрэгтэй. Бид дээр мэдээлэгч эм эренхээгийн талаар ярьсан бол одоо өөр төрлийн эренхээгийн талаар ярина. Үүнийг зөөврийн эренхээ буюу З эренхээ гэдэг. Энэ З эренхээ чухамдаа эдгээр хоёр шинж чанарыг нэгтгэдэг. Тэгэхээр зөөврийн эренхээ нь иймэрхүү бүтэцтэй. Би яг ч зөв зурхгүй байна л да. Гэхдээ эдгээр нь яг энд таарч нийлэх ёстой. Магадгүй энд А, У, Г байж болох ба энэ нь төгсгөлдөө энэ амин хүчилд бэхлэгдээд
хамтд нь тохируулж зөөвөрлөдөг. Дараа нь өөр нэг зөөврийн ерөнхийтэй болно. Энэ нь магадгүй амийн хүчил хоёрт бэхлэгдэнэ. За үүнийг би ягаанаар зуръя. Тэгэхээр амийн хүчил хоёр нь энэ ААУ болох зөөврийн ерөнхийтэй холбогдно. Ингэснээр энэ нь бүтэн болоод тохирох газартаа бэхлэгдэнэ. Энэ мэтчлэнгээр амийн хүчлийн дараалал үүснэ. Эдгээр амийн хүчлийг хамт байрлуулснаар уургийг бий болгодог. Иймээс уург бол чухамдаа амийн хүчлүүдийн дараалсан гинж юм. Мөн эдгээр уургууд нь амьдралын ихэнх хэсгийг явуулж байдаг үндсэн молекулууд юм. Өөрөөр хэлбэл амьдралын субстрат бол уурга шүү дээ. Хэрэв та амьтны махаар хооллолдог бол энэ нь өөх, сахар, уургаас тогтдог гэдгийг мэддэг нь тодорхой. Харин энэ уургууд нь ферментийн болон бүтцийн гих мэт маш олон янзын үүрэгтэй. Булчин ч уургаас тогтдог. Би зүгээр л энд жижиг хэсгийг нь зурсан болохоос уург нь мянган эсвэл түүнээс ч олон амийн хүчлээс тогтдог байж болно. Мөн уург нь гайхалтай нарийн нийлмэл бүтцтэй бөгөөд бүх төрлийн үйл ажиллагаанд оролцдог. Энэ бол амьдралыг бий болгодог зүйл юм. За тэгэхээр энэ хэсэгт ярьсан зүйлийн ихэнх нь амьдралын мэдээлэл хадгалагддаг хэлбэрийн тухай байлаа.